Сайн байцгаана уу итгэлийн ах эгч дүүс нараа. Та бүхэнтэй шинэ 7 өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр энэхүү номлолоороо дамжуулан та бүхэнтэйгээ дахин уулзж байгаа миний бие таатай байна. За ингээд би өнөөдөр эзний үгийг та бүхэнд уншия. Би шинэ гэрээний Лукийн сайн мэдээний 5 дугаар бүлгийн 4-өөс 10 дугаар ишлэгийг 11 дугаар ишлэгийг та бүхэнд уншия. Лукийн сайн мэдээний 5 дугаар бүлэг 4-өөс 11 дугаар ишлэгийг унших гэж байна. За би чангаар уншия. Тэрээр айлдаж дуусаад Симонд усны гүн рүү н очиж загасчлахын тулд тороо доошлуул гэхэд Симон эзэнтэн минь бид шүнжингээ зүдрэн загасчлаад юу ч бариагүй. Гэхдээ хэлснээр тань тороо доошлуулъя гэв. Ийм үйлдэл маш олон загас орсноор тор нь урагдаж эхлэв. Тэгээд нөгөө завин дээр буй нөхдөө ирж туслахыг дохлоо. Тэд ирж хоёр завийг дүүрэхэд завь живэх шахав. Үүнийг үзсэн Симон Петр Есүсийн хөлд унаад эзэн минь намайг орхиоч би нүгэлт хүн гэлээ. Энэ загасчлалаас болж тэр болон түүний нөхөд нь бүр цочирджээ. Мөн Симоны хамтрагчид болох Зебедийн хөвгүүд Яаков, Йохан хоёрч гайхаж хоцров. Тэгтэл Есүс Симонд "Бүү үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно" гэв. Тэгээд тэд заваа эрэх татан гаргаад бүхнээ орхин түүнийг даглаа. Амен. Өнөөдөр би та бүхэнтэйгээ дуудлагын тухай хуваалцахыг хүссэн юм аа. Дуудлага. Бурхан биднийг дуудаж өөртөө үйлчлүүлдэг. Олон хүмүүс дуудлагаа хэрхэн таньж мэдэх вэ? Бидэрт надад яг онцгой дуудлага байгаа юу? Гэх мэтчлэн олон удаа хүмүүс тэгж асууж байдаг. Энэ сэдвээр бас ярилцах их дуртай байдаг. Ялангуяа одоо залуу үеийнхэн маань Бурханы дуудлагыг авч эзний замаар замнаж, эзний сайн мэдээний төлөө үйлчлэх энэ чухал цаг үе бас бидний өмнө иржээ. Бид өөрсдийнхөө одоо залуу насыг эзэн зориулаад өнгөрсөн 20 жил, 30 жилийн туршид эзэнд үйлчлсээр ирсэн. Одоо дараагийн үеийнхэн маань эзний дуудлагыг үргэлжлүүлэн хүлээн авч, үргэлжлүүлэн түүний сайн мэдээ, түүний үгийг энэ хорвоо дээр тунхаглан үйлчлэх тийм чухал цаг үе, дараагийн шилжилтийн ийм цаг үе бидний өмнө бас тулгаран ирж байна. Тэр ч утгаараа өнөөдөр би та бүхэндээ эзний дуудлагын талаар хаалцахыг хүссэн юм аа. За, товчхондоо хэлбэл өнөөдөр бидний уншиж байгаа энэ хэсэг дээр бидний аврагч эзэн Есүс Христ Симон Петрийг дуудаж байна. Өөрөөр хэлбэл Есүс Симон Петрийг өөрийн үгийн төлөө, өөрийнхөө хаанчлалын төлөө, өөрийнхөө элч нарын нэг байлгахаар түүнийг дуудаж байгаа үйл явдал гарч байна. За, Луг 5 дугаар бүлэг бол алдартай. За, энэ бүлэг дээр бол Есүс Галил нуурын ирэг дээр сургаал номлож байгаагаар эхэлдэг. Есүсийн үг сургаалыг сонсохоор үе төмөн хүмүүс Есүс дээр нуурын ирэг дээр цуглардаг. За, тэр үед Есүс хүмүүсээс нэг жоохон зайтай зай авч зогсоод түүний одоо Бурханы үгийг, Бурханы хаанчлалын тухай Есүс номлох шаардлагатай байсан. За, тэр ч утгаараа Есүс нэг юм тусдаа нэг юм тавцан хэрэгтэй байсан. За, яг тэр үед нь одоо Симон Петр болон түүний хамтрагчид шүнжингээ загасчилж ирээд одоо ямар ч загас бариагүй шүнжингээ одоо хий хоосон загасчлаад ядарч ирээд өглөө нь тороо угаагаад одоо гэртээ харж унтахаар тороо цэвэрлээд одоо завиа янзлаад нуурын ирэг дээр байж исэн. Яг тэр цаг үедээ бол одоо энэ хоёр үйл явдал давхцаж байгаа юм л та. Симон Петр болон түүний дүү Андрэ, за түүний хамтрагчид болох Зебедийн хөвгүүд Яаков, Йохан нар за энэ дөрөв ингээ шүнжингээ нийлж загасчлаад ямар ч загас бариагүй өглөө нуурын ирэг дээр буцаж ирээд тороо угаагаад одоо ингээ завиа янзлаад байж хат нь Есүс тэр нуурын ирэг дээр ирсэн олон түмж тэр газар цугларсан. Есүс тэдэнд сургаж эхэлсэн. За, энэхүү сургахдаа Есүс Симон Петрийн завийг бол одоо хэрэглэж Симон Петрийн завин дээрээс Есүс бол хэсэг хугацаанд номлосон байдаг. За, ингээ номж дуусаад мэдээж Есүсийн энэ нуурын ирэг дээр номлосон тэр бүх номлолуудыг Петр сонсч л байсан. Петр тороо цэвэрлэнгээ, завиа янзлангаа одоо Есүсийн зааж байгаа энэ номлолыг бол одоо хажуунаас нь хараад дэрэгдээс нь бол сонсоод байж асан гэдэг нь бол тодорхой шүү дээ. Яг гэвэл эн чинь Петрийн завин дээрээс эзэн Есүс номлолоо хийж байна, тийм ээ. За, Есүс ч гэсэн Петрийг бол шүнжингээ загасчилж ирээд юу ч бариагүй одоо ирсэн гэдгийг Есүс бас мэдчихсэн. За, ингээ номж дууслаа. За, бидний ярьдгаар бол одоо өглөөний цуглаан дууслаа. За, тэгэхээр хүмүүс одоо тарж одох үед Есүс одоо Петртэй ховчилж ярьж байна, тийм ээ. За, юу гэж хэлсэн бэ гэхээр усны гүн рүү очиж загасчлахын тулд
тороо доош нь хаяа гэж хэлж байгаа. Тэгсэн чинь Петр одоо хариуд нь хэлж дээ те. Симон хариуд нь хэлж дээ те. Эзэнтэн минь шүнжэнгөө загасчилсан, зүдрж загасчилсан юу ч барьсангүй. За тэгвэл та хэлж байгаа юм чинь за тороо хаяад үзье гэж хэлсэн байгаа те. Хэдийгээр Есүс загасчин биш ч гэсэн за энэ бол одоо үнэхээр олон түмэнд Бурхны үгийг хүргэж байгаа юм онцгой хүн байгаа учраас энэ хүнд бол ямар нэгэн сүнслэг эрх мэдэл байгаа гэж бол Петр мэдэрч исэн баха. Ямар нэгэн одоо зүйлийг энэ Есүс бол хийж чадна гэдэгт Есүс Петрийн зүрхэнд бол тодорхой нэг итгэл бас байсан баха. За тэр ч утгаараа Симон Есүсийг одоо хүндлээд за эзэнтэн минь хэрвээ та хэлж байгаа бол одоо би дахиад хийгээд үзье гэв. За ингээд тэд нар нуурын гүнд очиод тороо доошлуулж хайтал тороор дүүрэн загас баригдсан. Нөгөө шүн загасчлаад баригдаагүй олон загсыг чинь одоо Петр нэг л одоо тор хаялтаар тор дүүрэн загас баригдаад нөгөө тор нь бүр даацсан гэтэр бүр урагдаж эхэлж байгаа. Тэгээ бүр өөр одоо найз нарын тор найз нарын зав одоо төвд хэрэгтэй болж байгаа ш. Тэгээ холоос одоо ингээд Яаков Йохан нарыг бол одоо дохиж эрхийг одоо дуудсан. За нөгөөдүүл нь завьяас илүүрдээд ирсэн ингээ хоёр завин дээр барьсан бүх загсаа бол гаргаж тавьсан. За энэ бүх гайхамшигтай одоо үйл явдлыг Петр хараад бол Есүсийг бол яа харахгүй Бурхны хүү байна, аврагч байна гэж бол мэдсэн байхаа. За яагаад байхаа гэж хэлж байгаа юм бэ гэхээр Петр хэлж байгаа те. Эзэн минь та надаас холдооч би бол нүгэлт хүн гэж хэлж байгаа. Тэгэхээр Есүс бол зүгээр нэг багш төдийгүй энэ бол одоо өөрийнх нь барих гэж чадаагүй тэр загсыг хүртэл барьж байгаа. Энэ одоо ертөнцийг захирагч Бурхны хүү үнэхээр онцгой нэгэн бол одоо өөрийнх нь дэргэд байна гэдгийг Петр бол мэдчихэж байгаа. Тэгээ энэ бүх ивэл ирүүлийг Петр харахтаа үнэхээр одоо энэ эзний хажууд өөрөө ер нь байх зохистой хүн мөн билүү гүү болов гэж өөрөө ирэхгүй дотор мэс чанар нь одоо өөрт нь аюуцтал одоо өөрт нь л тэг санагдчихж байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр өөрөө бол нэг тийм гигийн цайлган цагаан амтан биш гэдгээ Петр мэдчихэж байгаа. Хэдий хичээдэг ч гэсэн Бурхны хуулийн дагуу бол шаардлага хангахгүй нүгэлт хүн гэдгээ Петр бол ойлгож байгаа. Тэгээд хажууд нь одоо Бурхны хүү ирээд тэр гайхалтай Тэнгэрийн хаанчлалын номлол сургаалуудаа айлдаад дараа нь өөрийнх нь одоо завьтай хамт яваад тэр одоо тор дүүрэн загсыг барьж байгааг харсан Петр бол одоо яа харахгүй Есүсийн хөлд одоо урж унаж тийм ээ өмнө нь өвдөг сөгдөд та над чи хүнээс хол байсан дээрээ энэ чи юу гэсэн үг вэ гэхээр өөрийгөө бол одоо Бурхантай хамт байх зохисгүй нэгэн л гэсэн утгаар нь хэлж штэ тий. Тэрнээс одоо тэр даруй яваад өг зайлаад өг гэсэн утгаар нь бол хэлээг нь бол ойлгомжтой штэ. Үнэхээр тэр Бурхны ариун оршихуйн өмнө эзний тэр их агуу эвэл нэгүслийн өмнө би хэн билээ, би юу билээ, би чи ямар нүгэлтэй хүн билээ, би ямар одоо Бурхны хуулийн дагуу аваад үзэх юм бол ямар одоо тийм тэнцшгүй, зохисгүй нэгэн билээ гэдгээ Петр өөрөө мэдж байгаа шүү дээ. Тэгээ үнэхээр энэ эзний ивэлийг авах үедээ үнэхээр ийм зохисгүй нэгэнтэй хамт одоо Бурхан өөрийнхөө хүүгээрээ дамжуулан хамт ээж намайг ивэж гин гिजүүдээ гэж бодохдоо Петр бол одоо өөрөө ирэхгүй би бол нүгэлт хүн учраас та намайг орхиоч. Өөрөөр хэлбэл би таны хажууд тантай хамт байх зохистой нэгэн би бол биш байна гэдэг утгаар нь Петр хэлж байна. Үүгээрээ Петр бол одоо Бурхны өмнө Бурхны нэгүсэлд одоо талархаж гүнээ хүндэтгэж бас имэж бас гимшиж байгаа гэдэг нь энэ ганцхан үгээр нь илэрэн харагдаж байна л та. Үнэхээр Есүсийг бол Бурхны хүү гэж хүлээн зөвшөөрж байгаа нь эндээс харагдаж байна. Үнэхээр Бурхны эмээн хүндэлж байгаа нь эндээс харагдаж байна. Үнэхээр бас тэр агуу гайхамшигтай ариун Бурхныхаа өмнө өөрөө үнэхээр зохисгүй хүн гэдгээ бол бас хүлээн зөвшөөрч тийм ээ. Үнэхээр намайг уучлаач гэж хэлээгүй ч гэсэн би бол одоо нүгэлт хүн билээ гэж хэлснээрээ Петр бол одоо гимшиж өөрийнхөө үнэн одоо нөхцөл байдлыг бол Бурхны өмнө бол ирэхгүй хүлээн зөвшөөрч байна тийм ээ. Тэгэхээр их сонин штэ. Есүс нүглийн тухай номсноор Петр ингэж хүлээн зөвшөөрөөгүй. Есүс Петрийг одоо ингээд чичиж дайрч давшилснаар Петрийн нэг хүлээн зөвшөөрөөгүй. Зүгээр л Петр төгсөн ивэлийг Петр буюу Симон олж харахтаа өөр ирэхгүй гимшиж байгаа. Тэгэхээр буруутгал биднийг гимшүүлэх гэхээсээ илүү нэгүсэл биднийг харин ч бүр гимшүүлдэг юм байна. Хайр харин ч биднийг гимшүүлдэг юм байна. Тэр ивэл, ерөөл биднийг харин ч үнэхээр гимшүүлэхэд хүргэдэг юм байна. Тэр ивэл ерөөлийг авсан хүн өөрөө ирэхгүй Бурхны өмнө би хэн билээ? Би ингэж одоо эвэгдэх зохистой нэгэн үнэндээ би мөн билүү гэж бас боддог юм байна.
Тэгэхээр бурхны нэгүсэл, бурхны ивэл хүний зүрх сэтгэл дотор ямар гайхалтай, ямар агуу ажлыг хийдгийг бид одоо эндээс харж байна те. Эзэн Есүс Христийн нэгүслийн хайрын тэр сайн мэдээ өөрөө бурхны хайрыг хүмүүст илчлэх үед тэр хайрын улмаас хүмүүс өөрийн ирэхгүй бурхны өмнө үнэхээр нулимс туслуулан өвдөг сөвдөн гэмээ гэмшиж амьдралаа одоо бурханд өргөдгийн нэг тод жишээ бол одоо Петр тохиолж байгаа энэ үйл явдал байна. Та ч гэсэн нэгэн цагт эзэн Есүс Христийн өмнө яг ингэж ирж исэн гэдэгт би эргэлзэхгүй байна. Нэг хэн нэгэн танд эзний гайхалтай сайн мэдээг хуваалцсан баг. Та тэр сайн мэдээнд баг багаар итгээд залбирч эхэлсэн баг. Та сүм цуглаанд явж эзэн Есүс Христийг таньж мэдсэн баг. Мэдхийн хэрээр тэр бурхны ивэл өрөөлийг та Есүсээр дамжуулан амьдрал дээр авахын хэрээр та өөрөө ирэхгүй Петр шиг ингэж бурхны өмнө нэг л өдөр өвдөг сөвдөн би ямар нүгэлтэй хүн юм бэ? Гэтэл та ямар агуу бурхан юм бэ гэж та бас хүлээн зөвшөөрсөн байхаа. Таны дотор ингэж ажилласан бурхан мөн таны хажууд байгаа хараахан итгэж амжаагүй нэгний дотор ч гэсэн бас ингэж ажиллана шүү гэдэгт та бас итгээрэй. Тийм учраас хүмүүсийг итгэл дээр авчрах гэж битгий хүчил. Хүмүүсийг итгэл дээр авчрах гэж битгий буруутга. Хүмүүсийг итгэл дээр авчрах гэж битгий ялал. Тэгснээр тэр хүн бурхныг ойлгочтой юм биш. Тэгснээр тэр хүн бурхны өмнө таны хэлснээр ингээ ирээд өвдөг сөвдөд гимшчтэй юм биш. Бурхны өөрийнх нь нэгүсэл ариун сүнсний ажил тэр хүний сэтгэл зүрхэнд хүрж бурхны хайрыг тэр хүн мэдэрч эзэнтэй нүүр толон учирч өөрийнх нь амьдралд тэр бурхны ивэл өрөөлийг амсах үедээ хүн таяа хэлсэн ч хэлээгүй эзний өмнө ирээд өвдөг сөвдөж би нүгэлтэй хүн юм аа. Таны авралт баярлалаа. Ийм нүгэлтэй намайг тоож хайрлж, намайг хүүгээ болгож авсанд, намайг охиноо болгож сонгосонд, мөн намайг өөрийнхөө ариун зарцаа болгож өөртөө үүшүүлэхээр дуудаж агаад танд баярлалаа гэж хүн өөрөө ирэхгүй хэлдэг юм аа. Та нэгэн цагт ингэж л хэлсэн биз дээ. Би ч гэсэн ийм л арга замаар эзэн дээр ирсэн шүү дээ. Тийм учраас бид эзний сайн мэдээний ажлыг махан биеийн хүчээр хийдэг юм байна. Бид эзний сайн мэдээний ажлыг ямар нэгэн буруутгалаар бид бас хийдэг юм байна. Бурхан өөрөө бидний зүрх сэтгэл дотор ажиллаа хийж яг л энэ агуу хайр инэрлийг нь бусдад түгээхийн тулд эзэн Есүс Петрийг дуудаж байгаа шиг өнөөдөр таныг бас намайг дуудсан юм байна. За ингээд Петрийг бурхны өмнө гим нүглээ хүлээн зөвшөөрж эзэн Есүсийн өмнө хүлээн зөвшөөрж үнэхээр ингээд шалдаа бууж түүний нэгүслийг одоо авахтаа нэгүслийг мэдрэхтэй үнэхээр тэр үннийг ойлгож одоо бурхны өмнө одоо бууж өгөх үед Есүс одоо Петрт хэлсэн одоо энэ үг бол үнэхэрийн бас гайхалтай сайхан мэдээ юм. Есүс хариуд нь Петрт юу гэж хэлсэн бэ? Тэгтэл Есүс Симонд "Бүү үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно" гэв. Тэгээд тэд заваа эрэгт татан гаргаад бүхнээ орхин түүнийг даглаа гэж хэлсэн байна. Есүс ямар гоё үгийг одоо Петрт хэлвэ те. Бүү гэж хэлж байна те. Та нэг ямар нэгэн буруу юм хийчихэд одоо ч дарагдаа алуулсан, ажилласаа ч халагдсан гэдээ бодож итэл дарах чинь за бүү чи туршлагатай боллоо. Одоо чи энийгээ бусдад зааж өгөөрэй. Өшөө илүү сайн ажиллаарай гэд мөрөн дээр чинь алгадаад гарыг чинь бариад чамд урам өгөхөд чи одоо ямар их баярлж исэн бэ? Чамд ийм үе байсан уу? Танд ийм үе байсан уу? Өөрийгөө буруутгаж ядж хахад харин хин нэгэн хурж ирээд битгий зүгээрээ чи сурж яана. Чи өшөө илүү үүнээсээ илүү ихээр чи чадах болно гэд танд итгэл найдар өгөхөд танд ямар санагдчихсэн бэ? Тэгээ танд яг тийг санагдчихсэн шиг Петрт ч гэсэн үнэхэрийн сайхан санагдсан байхаа. Тэр бол тодорхой. Есүс түүнд юу гэж хэлсэн бэ гэхээр бүү үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэж хэлж байгаа. Тэгэхээр үнэхээр Есүс бол Петрийг сонгож авч. Есүс бол үнэхээр Петрт бурхны ивэл нэгүслийг үзүүлж байна. Есүс бол үнэхээр Петрийг уучлж байгаагаа энэ үгээр илэрхийлж байна. Есүс бол Петрийг дуудаж байгаагаа бас энэ үгээр илэрхийлж байна. Есүс бол өршөөл инэрлийн эзэн юм а гэдгээ зөвхөн энэ ганцхан үгээр Петрт бол одоо илэрхийлж байна. Тэг ямар гайхалтай сайхан үйл явдал вэ? Миний Библийн дотроос унших дуртай хэсгүүдийн маань нэг бол одоо энэ. Тэг бид одоо бурхны өмнө өөрийгөө буруутгаж ямар нүгэлтэй одоо өөдгөө амтан бэ гэж эзний үгийг мэдэх тусам, эзнийг ойлгох тусам өөрийгөө одоо ямар зогсохгүй түүний тэр одоо стандартад, түүний тэр ариун чанарын өмнө ямар зогсохгүй, ямар одоо тэнцэшгүй нэг юм бэ гэдгээ ойлгох үед эзэн миний мөрөн дээр
гараа тавиад ариун сүнсээрээ зүрх сэтгэлд минь бүү ай төгөлдрөө би чиний эзэн байна. Би чамайг сонгож дуудсан юм аа. Энэ үеэс хойш чи надтай хамт хүмүүсийн төлөө үйлчлэх болно гэж хэлэх үед миний сэтгэл дотор үнэхээр энэ хорвоог шинээр харах тэр хараа энэ хорвоог хайрлах, хүмүүсийг хайрлах, өөрийнхөө ирээдүйд итгэл бүх юм маань шинээр дахин төрж исэн юм аа. Яг л энэ гайхалтай ажлыг Бурхан одоо Симон Петрийн амьдралд хийж байна. Таны амьдрал ч гэсэн бас ингэж хийж байгаа. Та бол аль хэзээний үүнийг нь амсаад явж байгаа бах. Мөн одоо яг энэ зүйлийг өнөөдөр ойлгож таньж мэдээд явж байгаа хүмүүс ч бас энэ номлыг мань сонсож байгаа бах. Магадгүй үүнийг одоо хараахан ойлгоогүй хүмүүс ч энэ номлыг мань сонсч яж болох юм аа. Тэгвэл би танд хэлье. Та өөрийнхөө нүгэлтэй гэдгийг мэдэх тусам Бурхан таныг хайрлж байдаг юм шүү. Бурхан танд мэдээж гэмээр үргэлжлүүлээд хийгээдэ гэж одоо өөгшүүлж буруу тийш нь биднийг одоо өөгшүүлдэг. Тийм Бурхан бол биш ээ. Бүү ай гэдэг нь юу гэсэн үг юм бэ? Би чамайг уучлсан гэсэн утгатай байхгүй юу? Би чиний гимшлийг сонссон, хүлээж авсан гэсэн утгатай байхгүй юу? Би чиний өрийг төлсөн, би чиний төлөө загалмай дээр цовдлогдсон нас барахтаа чиний амьдралдаа хийсэн бүхий л гэмүүдийг чинь Бурханы өмнө би уучлсан юм а гэсэн утгатай байхгүй юу? Энэ бүү ай гэдэг үг. Энэ бүү ай гэдэг үг дотор чинь Есүс Христийн сайн мэдээ тэр чигтээ багтаж орсон байна. Энэ бүү ай гэдэг үгэн дотор чинь Есүс Христийн загалмайн үнэн тэр чигтээ багтаж орсон байна. Түүний бидний төлөө ирсэн ирэлт, түүний бидний төлөө амьдрсан амьдрал, түүний бидний төлөө үйлцсэн үйлс, бидний төлөө заасан сургаал, мөн загалмайн үхэл, түүний хавчигдалт, доромжлол, тэр хэцүү бэрхийг амссан байдал, үхлийг үдсэн, тэгээд үхсдийн орон руу явсан. Тэгээ 3 хоногийн дотор дахин амилсан тэр бүх үнэн үг өнөөдөр тэр бүх үнэн үйл явдал энэ Петрт хандаж хэлсэн бүү ай гэсэн үгэн дотор шингэж орсон юм а. Тэгвэл өнөөдөр энэ номлыг сонсож байгаа надтай хамт байгаа би танд хэлмээр байна. Бүү ай гэж Есүс танд хэлсэн юм а. Бүү ай гэж хэлээд үргэлжлүүлээд та загасчин байвал яг загасчин хүний өөрийнх нь амьдралын одоо тэр хамгийн сайн мэддэг ахуй соёл дээр нь Есүс ярьж байна. Энэ үеэс чи надтай хамт хүмүүсийг загасчлах болно гэж хэлж байна. Энэ үг Петрт хичнээн ойлгомжтой байсан болоо. Тийм ээ, мэдээж хүмүүсийг дэгээр барихгүй нь ойлгомжтой. Хүмүүсийг загасчлна гэдэг нь тор шиднэ гэсэн утгатай биш. Харин сайн мэдээгээр Бурхны хайраар хүмүүсийг Бурхны хаанчлал руу авчрах ажлыг хийнэ л гэсэн утгатай үг шүү дээ. Энэ чинь маш ойлгомжтой. Тийм учраас Есүсийг үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно гэж хэлэхэд Петрт бол энэ үг бол маш ойлгомжтой туссан ба. Хэрвээ Петр загасчин биш хончин байсан бол Есүс үүнээс хойш чи надтай хамт хүмүүсийг хончлох болно гэж хэлэх байсан баг. Хэрвээ Петр барилгачин байсан бол Есүс Петрийг дуудаад хэлэхдээ бүү ай үүнээс хойш чи хүмүүсээр Бурхны ариун сүмийг барих болно гэж хэлэх байсан баг. Хэрвээ Петр хуульч хүн байсан бол Есүс Петртэй уулзаад хэлэхдээ бүү ай үүнээс хойш чи сайн мэдээний авралын хуулийг чи тэр шинэ хуулийг, шинэ гэрээг тэр мөнх амийн хуулийг хүмүүсийг үхэлд хүргэдэг хууль биш тийм ээ. Харин аврал руу авчирдаг хайрын хуулийг, Есүс Христийн үнний хуулийг чи энэ үеэс хойш хүмүүст чи таниулж заах болно. Би чамайг жинхэнэ сайн мэдээний, жинхэнэ Бурхны үнний хуульч байхаар би чамайг дуудаж байна гэж хэлэх байсан баха. Хэрвээ Петр эмч байсан бол Есүс Петртэй уулзаад хэлэхдээ бүү ай үүнээс хойш чи хүмүүсийн сүнсний өвчнийг, хүмүүсийн сэтгэлийн өвчнийг, хүмүүсийн гэм нүглийн өвчнийг чи надтай хамт ангаах болно. Чи надтай хамт эдгэх болно гэж Есүс Петрт хэлэх байсан баха. Хэрвээ Петр тариачин хүн байсан бол, урах сурааж байгаа тариачин хүн байсан бол Петр Есүстэй уулзаад хэлэхдээ бүү ай чи надтай хамт хүмүүсийг урах цэмт Бурхны хаанчлалд хурааж авах болно гэж хэлсэн баха. Хэлэх байсан баха. Тэгвэл та өнөөдөр хинбэ? Таныг яг наад талбар дээр чинь Бурхан таныг дууддаг. Яг л наад талбараас чинь Бурхан таныг дуудаж, наад хийж байгаа зүйлэр чинь дамжуулан энэ дэлхий дээр таны үг, таны үйлдэл, таны үйлчлэл, таны мэдлэг боловсрал, таны авьяас чадвар, таны чаддаг зүйлэр чинь дамжуулан Бурхан энэ хаанчлал дээр өөрхөн хүмүүсийг өөрлөгөөр дуудах болно. Үүний тулд өнөөдөр бүү ай чи надтай хамт хүмүүсийг загасчлах уу гэж. Загасчлаач гэж. Бурхан таныг дуудаж байна. Бурхан бас намайг дуудсан. Бурхан өнөөдөр биднийг дуудаж байна.
Есүс Петрийг дуудсан шиг таныг, намайг өөрийнхөө хаанчлалын төлөө дуудсан. Та ямар ч мэрэгчлэлтэй хүн байж болно. Та юу ч хийдэг байж болно. Та дуудагцсан гэдэг нь, та бурханд үйлчилнэ гэдэг нь, та хүмүүсийг эзэн рүү авчирна гэдэг нь та заавал бүтэн цагийн пастор байх албатай гэсэн утгатай биш. Таны мэддэг, чаддаг нийгмийн тэр талбар дээр чинь, таны амьдрдаг, хийдэг, үйлддэг тэрл талбар дээр чинь, тэрл зүйлэр чинь дамжуулан бурхан хүмүүст танаар дамжуулан хүрэх болно. Таны мэдлэг боловсрал, таны авьяас чадвар, таны туршлагаар дамжуулан эзэн Есүс Христ өөрийнхөө ажлыг хийх болно. Магадгүй өнөөдөр та нарын зарим нь ингэж асууж иж болох юм. Эн чинь Петрийн л дуудлага штэ. Петр бол онцгой дуудлагатай нэгэн байсан. Петр бол Есүсийн илч байсан штэ. Би илч биш штэ. Би пастор биш штэ. Тэр пасторууд нь бурхныхаа үгийг номлоно үз. Пасторууд нь л тэр хүмүүсийг загасчлах ажлаа хийн үз. Би зүгээр бизнесээ хийгээд мөнгөө олоод явах минь. Ингэж та их бодож гэнэ үү? Хэрвээ та ингэж бодож байгаа бол дэндүү явцаа бодож байна. Тийм ээ. Бидний боддог шиг явцсан утгаараа Есүс Петрийг бол өөрийн илч байхаар дуудаж байгаа нь энэ мөн нэг талаар. Гэтэл нөгөө талаар 2 дугаар Коринт 5 дугаар бүлгийн 20 дугаар ишлэл дээр бид бол Христийн элчин сайд нар юм а гэж хэлсэн үгийг та мэдэх үү? Илч Паул Коринтчуудад бичсэн захидлынхаа 2 дугаар Коринт захидлын 5 дугаар бүлгийн 20 дугаар ишлэл дээр хэлэхдээ бид эвлэрлийн үгийг бусдад түгээж буй Христийн элчин сайд нар юм а гэж Паул өөрийгөө хэлсэн байдаг. Мөн Коринтчуудыг бас хэлсэн байдаг. Тийм учраас та нар бурхантай эвлэрцгээ гэж Паул бас хэлсэн байдаг тийм ээ. Тэгэхээр бид энэ дэлхий дээр амьдарч байгаа энэ цаг үеийн Христийг энэ дэлхий дээр төлөөлж байгаа элчин сайд нар шүү дээ. Өнөөдөр энд Петр байхгүй. Өнөөдөр энд Паул байхгүй. Петр дуудагдсан байж өөрийнхөө цаг үедээ үйлчилсэн. Паул дуудагдсан байдгийн байж тэр хүн өөрийнхөө цаг үедээ үйлчилсэн. Тэгвэл өнөөдөр энэ цаг үе хэний цаг үе юм бэ? Таны цаг үе биш үү? Миний цаг үе биш үү? Ялангуяа залуучууд чиний цаг үе ирж байгаа биш үү? Тэгвэл Петр энэ онцгой дуудлагыг дуудсан. Энэ бол зөвхөн Петрт зориулсан үг гэж бити явцорж бодороо. Энэ бол зөвхөн пасторудад хамаатай үг гэж бити явцорж бодороо. Энэ бол танд хандсан үг юм шүү. Учир нь энэ цаг үеийн элчин сайд нар бол та юм. Энэ цаг үеийн элчин сайд нар бол та бид хоёр юм. Тийм учраас Бурхны тэр эвлэрлийн үгийг энэ цаг үедээ энэ хорвоод тунхаглах нь бидний үүрэг шүү дээ. Бурхны үгийг тунхаглаж хүмүүсийг эзний хаанчлал руу загасчилж авчрах нь зөвхөн пасторуудын ажил гэж явцууран битгий бодооч. Энэ бол зөвхөн Петрийн ажил гэж бас битгий бодооч. Петрийн үйлчлэлийг бид нар Үүс номноос хардаг. Үүс номон дээр Петрийн энэхүү дуудлага хэрхэн хэрэгжиж байгааг бид нар үнэхээр яруу тодор уншиж хардаг. Гэхдээ Үүс номон дээр зөвхөн Петрийн гайхалтай дуудлага, Петрийн энэ дуудлага хэрхэн биелж байгаа тухай бид нар Үүс номноос зөвхөн Петрийг бид нар хардаг гэж юу? Үгүй шүү дээ. Жишээлбэл Стефаны тухай бид нар маш сайн мэднэ. Үүс номон дээр анхны Иерусалимийн сүмд тослогдож томилогдсон 7 үйлчлэгчийн нэг Стефан, Филипп нарыг та нар мэдж байгаа. Тэд апостолууд байсан уу? Тэд Петрийн дуудлагаар дуудагдсан хүмүүс байсан уу? Хэрвээ бид нар энэ бол зөвхөн Петрийн дуудлага юм аа. Үгийг номлох нь, хүмүүсийг бурхантай эвлэрүүлэх нь, хүмүүсийг загасчлах нь, энэ нийгэмдээ эзнийг гэрчлэх нь, энэ нийгэмдээ эзнийг таниулах нь зөвхөн пасторуудын бүтэн цагийн үйлчлэгч нарын Библийн сургаал төгссөн хүмүүсийн үйлчлэл юм аа гэж хэрвээ харах юм бол Стефан юу хийж байгаа юм бэ? Боддоо Үүс номын 6 дугаар бүлгийн 8-аас 10 дугаар ишлэл дээр Иерусалимийн анхны 7 туслагч буюу үйлчлэгч грек хэлнээр диакон гэж хэлж байгаа тийм ээ. Үйлчлэгчийн нэг болох Стефан гэдэг залуу маань ямар гайхалтай ажлыг хийлээ. 6 дугаар бүлгийн Үүс номын 6 дугаар бүлгийн 8-аас 10 дугаар ишлэгийг харах юм бол Стефаны гараар дамжуулан гагуу гайхамшиг тэмдгүүд хийгээд гайхамшигуудыг бурхан ард олны тунд үлдчихсэн байдаг. Мөн Стефаны амаар дамжуулан бурхан өөрхийн гайхалтай үгийг номлож тунхаглаж исэн байдаг. Тэр үеийн синагогийн дотор байсан эрхчлөөтнүүд хэмээн өөрсдөө нэрлсэн хэсэг бүлэглэлийнхэн Стефантай бүр маргахад Стефан яг л тэдний бүр хэлэх үггүй болтол мад тавьж Стефан тэдний асуултанд нь хариулж тэдэнтэй маргаж сүнс ба мэрэгэн ухаанаар ярьж исэн учраас тэд Стефаныг бол сөрж зогсоож бол үнэхээр чадахгүй байсан шүү дээ. Тэгээ эцэст нь атаархаад барьж аваад Стефаныг чулуудаж алсан. Сая энэ Америкт юу болов та нар бүгдээрээ мэдж байгаа. Чарли Кёрк гэж залуу байна тийм ээ.
улс төрч залуу, баруун төвийн үзэлтэй, тийм ээ, эх оронч, инфлюенсер, за ТV ток шоу хөтэлдэг. За тэгээд одоо Америкийн нийгэмд одоо толгомдоод байгаа олон янзын сэдвүүдээр одоо ард түмэндээ ухуулга сурталчилгаа хийдэг. Тийм ээ, бид ингэж болохгүй шүү дээ. Бид ингэж амьдрах ёстой шүү дээ гэсэн тэр олон одоо зүйлсүүд дээр өөрийнхөө үзэл бодлыг одоо нийгэм дээрээ хүргэдэг, хилдэг ийм одоо хүчтэй инфлюенсер байлаа. Түүний хамгийн гол одоо онцлог бол тэр маш хүчтэй Христ итгэгч, Евангелийн Христ итгэгч, яг бидэнтэй адилхан. Бүхий л зүйл дээрээ тэр дандаа Библиэс иш аван ярьдаг. Тэр одоо Америкийн нийгэмд болохгүй байгаа зүйлсүүдийг ярихдаа үргэлж сайн мэддэг давхар номлож тунхаглаж яадаг. Абортын эсрэг ярихдаа Библиэс ярьж яадаг. Ижил хүүснүүдийн талаар ярихдаа Библиэс ярьж яадаг. Америкийн нийгэмд байгаа тэр болохгүй одоо тэр завхарсан одоо зүйлсүүдийн талаар ярихдаа тэр үргэлж одоо Библиэс ярьж Есүс Христийг бол тунхаглаж исэн. Тэр Библийн сургаал төгсөөгүй. Тэр пастор байгаагүй. Гэхдээ тэр бол цогтой номлогч байсан. Тэр бол галтай Христийн сайн мэддэг галтай одоо өмгөөлдөг байсан. Яг л энэ цаг үеийн Стефан байсан. Стефаныг сөргөж чадахгүй учраас, Стефаныг дуугаа болгож чадахгүй байсан учраас, Стефаны тэр сүнс ба мэрэгэн ухаанаар ярьж ирснийг зогсоож чадахгүй байсан учраас тэд нар чирж Иерусалимаас гаргаад чулуудаж алж исэн. Тэгвэл энэ цаг үед чулуу шидэхгүй шүү дээ. Буутай юм чинь буудаж байгаа байхгүй юу? Тэгэхээр би сая Америкийн нийгэмд өнөөдөр одоо эзний нэрийг одоо алдаршуулж байгаа, үхлээрээ хүртэл эзний нэрийг алдаршуулж байгаа Чарли Кёркийг харахтаа энэ цаг үед үнэхээр бидэнд өгөгдсөн, энэ дэлхийд өгөгдсөн, сайн мэдээний төлөө өгөгдсөн Стефан байжаа гэж би бол харж байгаа. Та нар боддоо Стефан чуулганд ямар байр суурьтай, ямар үйлчлэлтэй хүн байлаа. Тэрээр зүгээр л үйлчлэгч шүү дээ. Диакон шүү дээ. Бурхан зөвхөн пастораар сайн мэдээ тунхаглалт юм уу? Бурхан зөвхөн пастораар номлол хийдэг юм уу? Үгүй гэдгийг Стефаны амьдрал харуулж байна. Үгүй гэдгийг энэ цаг үед Чарли Кёркийн амьдрал харууллаа. Чарли Кёрк бол бүтэн цагийн пастор байгаагүй. Тэр бол Библийн сургууль сурсан нэгэнч байсангүй. Тэр бол одоо хүмүүсийн ярьдгаар бол мэрэгжлийн номлогч байсангүй. Гэхдээ тэр бол үнэхээр гайхалтай үнэндээ жинхэнэ номлогч байлаа. Жинхэнэ ариун сүнс ба мэрэгэн ухаанаар одоо Америкийн залуу үеийн дунд байгаа тэр олон бозар босромог зүйлсүүдийг одоо хилж тэдэнд одоо Библиэс хариулт өгч сайн мэдээг тунхаглаж өөрийнхөө амьдралаараа гэрчилж ингэж ярьж алаа. Маш залуудаа одоо эзэнд амьдралаа одоо өргөлөө л дөө. Одоо 32 хүрж арай 32 нас хүрээгүй байсан. 93 оны залуу. 31 настай байсан. Энэ 10 сард 32 хүрэх байлаа. Эхнэр 2 хүүгийнхээ хамт амьдардаг. Тэгээ яг л Стефан шиг одоо залуудаа эзний нэрийг одоо гэрчлээд одоо ингээд энэ хүн амьдралаа эзний алдрын төлөө зориуллаа штэ. Тэгэхээр би өнөөдөр эзний үйлчлэлийг, хаанчлын сайн мэдээний үйлчлэлийг тийм ээ залуу минь, дүү минь чи Библийн сургаал сураагүй гэдгээрээ битгий хязгаарлаач. Чи пастор биш гэдгээрээ битгий хязгаарлаач. Ариун сүнс чамайг хөдлөж байгаа бол эзний үг чиний дотор байгаа бол эзний ариун сүнс өөрөө чамайг удирдах байгаа бол чи хийн. Яагаад гэвэл зөвхөн 12 апостолуудаар сайн мэдээ тараагдчихсэн үү? Үгүй шүү дээ. Тэр диакон гэдэг байгаа тэр ширээнд хүмүүс тэр хоол хуваарлах тийм үү? Тэр одоо тусламжийн ажлыг хариуцдаг тэр хэсэг дээр томилогдсон тэр хүнээр дамжуулаад Бурхан ямар гайхалтай ажлыг Үлс номон дээр хийвэ. Ганцхан Стефанаар зогсохгүй Филиппийг бид нар мэднэ. Үлс номын 8 дугаар бүлгийн 4-р ишлэлээс ахуулаад цааш нь үзэх юм бол Филипп Самарт очиж сайн мэдээ тунхагладаг. Самарын маш олон хүмүүс Филиппийн номлоор дамжуулан эзэн Есүс Христэд ирсэн. Тэр донд байсан өвчтөе зовлонтой олон хүнийг Бурхан Филиппийн гараар дамжуулан эдгэж исэн. Бурхан ариун сүнсээр түүнийг бүр авч яваад Этиопийн одоо тайган амбантай уулзуулж тэр хүнд одоо сайн мэдээ тараалгаж тэр хүн бүр Есүс Христэд итгэхэд Филиппээр дамжуулан бүр усан баптизм хүртэл өгж байгаа шүү дээ. Бид нар өнөөдөр эзний үйлчлэлийг дэндүү их хайрцагладаг болчихжээ. Сүмийн системээр. Цуглааныхаа зохион байгуулалтаар л Бурхны одоо хийж байгаа ажлыг бол хитрхи ингэж хайрцагж хитрхи юм явцсан хүрээнд бид нар ойлгодог болчихжээ. Гэтэл танаар дамжуулаад дүүмэн чамаар дамжуулаад өнөөдөр Бурхан дараагийн үеийн Стефаныг гаргаж ирэхийг хүсэж байна. Дараагийн үеийн Филиппүүдийг гаргаж ирэхийг хүсэж байна. Бурхны ажил зөвхөн апостолуудаар хийгддэггүй. Диаконуудаар дамжуулан хийгдэжсэн. Бурхны ажил зөвхөн тухайн үед 12 элчээр дамжуулан хийгдэггүй. Бурхны ажил нь 7 үйлчлэгчээр дамжуулан хийгдэжсэн. Бурхны ажил өнөөдөр зөвхөн пасторудаар Библийн сургаал төгссөн мэрэгжлийн гэдэг одоо
Мэргэжлийнгээ би хэлчихье. Тэгээ хэлчихээд баг буруутахгүй байх гэж бодож байна. Мэргэжлийн номлогч нараар дамжуулан хийгддэг юм аа. Харин бурханд дуулууртаа танаар дамжуулан хийгддэг. Бурханд үйлчлэх хүсэлтэд танаар дамжуулан хийгддэг. Энийг ариун сүнс өөрөө танаар хийгддэг. Тийм учраас эзний дуудлагыг хүлээж аваарай. Тийм учраас эзэн танд бэлэг авьяас тослогоогоо өгсөн бол түүнийг нь зоригтой хэрэгэлж сураарай. Ашиглаж сураарай. Би энэ сая бодуулж нас орсон энэ Чарли Кёркийг харахтаа ямар амар зоригтой залуу вэ гэж би бодсон. Хамгийн гол нь тэр өөрийнхөө итгэл үнэмшилтэд бат зогсож ирсэн. Тэр түүнийхээ дагуу үнэхээр нүүр бардам амьдарч ирсэн. Тэгээ түүнийгээ тэр үнэхээр зоригтойгоор тунхаглаж чадчихсан ба. Бурхан түүн үнэхээр мэрэгэн ухааныг өгсөн байлээ. Үнэхээр ариун сүнсээр тэр залуу ямар ч одоо асуултууд тэр оюутны кампусууд дээр очиод талбай дээр нь оюутнуудыг цуглуулад майхнаа байраад майхан дээр намайг буруу гэдгийг та нар батал гэдэг бичиг нааж хагаад тэгээд оюутнууд өөрийг нь одоо ингээд эсэргүүцээд үгүйсгээд ярьж хахад ямар ийдгээр ямар сүнс дотор мэрэгэн ухаанаар тэр олон асуудлууд дээр хариултуудыг өгч байна. Яг л үнэхээр эзний дотор эзэн одоо тэр хүний дотор ажиллаа хийж байна. Өнөөдөр та ингэж үйлчлэхэд хэн байг гэдэг байгаа юм. Хэн боль гэж байгаа юм. Тийм ээ. Бид энэ гайхалтай үйлчлэлийг бид нар зөвхөн пасторудаар хязгаарлаж болохгүй. Бид нар зөвхөн сүм дотор хийгддэг хөтөлбөрүүдээр бид нар хязгаарлаж болохгүй. Та оюутнуудад очиод тунхаглахад өнөөдөр хэн боль гэсэн. Та өвчтөө нэгний төлөө очиод залбирахад эзэн эдгэх боломжтой. Тэрийг хэн байг гэдэг байгаа юм. Яагаад та өөрийгөө би пастор биш, би тэр Библийн сургуульд сурсан нэг нь биш гэж өөрийгөө хязгаарлана вэ? Хэрвээ та Петр шиг эзний ивэлийг авсан бол, хэрвээ та Петр шиг эзний өмнө үнэхээр даруй зүр сэтгэлээр ирж эзний ивэл нэгүслийг та үнэхээр хүртсэн юм бол, та гэмтээ гэдгээ та үнэхээр ойлгож эзэн Иесус Христ Бурхан бол намайг аварсан юм байна, намайг өршөөсөн юм байна гэдэгт та талархаж итгэж байгаа юм бол өнөөдөр эзэн таныг бүү чи надтай хамт хүмүүсийг загшлахгүй гэж үү гэдэг энэ үгийг танд хандан хэлж яана гэдэгт би эргэлзэхгүй байна. Би тэгж итгэж байна. Тийм учраас би өнөөдөр таныг бас тэгж итгээсэй гэж би хүсэж байна. Үүс номноос харах юм бол сайн мэдээний тархалт элч нараар гэхээсээ илүү итгэгч нараар дамжуулан тарагдчихсыг та мэдэх үү? Үүс номон дээр Иерусалимийн чуулган дээр хавчлах тохиолдоход бүх итгэгч нар тарж явсан байдаг. Тэр үед 12 элч нар л Иерусалим хотод одоо үлдсэн байдаг, үлдэж хоцорсон байдаг. Гэтэл нөгөө тарж явсан итгэгч нар чинь явсан газар болгондоо сайн мэдээ тарагдаад харь үндэстний шин чуулганууд тухайн газруудад таригдчихсэн. Элч нар чуулганд тарьсан гэхээсээ илүү итгэгч нар чуулганд тарьжсэн шүү. За жишээл бидний сайн мэддэг Үүс 11 дэх бүлэг дээрээс эхлээд гардаг Антиохын чуулган байна. Харь үндэстнүүдийн хамгийн анх өөрсдөө Христийнхэн гэж дуудуулсан харь үндэстний одоо чуулган бол Антиох чуулган байлаа. Энэ чуулганыг хэн байгуулсан бэ? Барнаб байгуулсан уу? Үгүй. Паул байгуулсан уу? Үгүй. Петр очиж номлоод эхлүүлсэн үү? Үгүй. Хавчлагаас зүхтаж явсан итгэгч нар тэнд очиод сайн мэдээ тарааснараа тэр чуулган үүссэн байдаг. Харин дараа нь тэдэрт Бурхны үгийг зааж зөв одоо чиглүүлж явахын тулд одоо элч нарыг тэд дуудсан. Элч нар ч өөрсдөө очоогүй Барнабыг явуулсан байдаг. Барнаб тэндээс Паулыг хайж олж авчирч очиод Паул Барнаб хоёр Антиохын чуулганд бол үйлчилж исэн байдаг. Өөр ингээд олон чуулгануудыг аваад үзэх юм бол одоо итгэгч нараар дамжуулан чуулганууд бий болж исэн. Австри улсын Линц хотын чуулган одоо хэрнэ үнэхээр Австри дотроо одоо үнэхээр одоо өрөөгцөн чуулган гэж бол би хардаг. Одоогоос одоо 6-7 жилийн өмнө энэ чуулган дээр очиж үйлчлэх одоо боломж надад олдож исэн. Эзний ивэл одоо хэрнэ би талархаж явдаг. Тэгээ тэр чуулган дээр очиод би тэр чуулган хэрхэн байгуулагдсан түүхийг сонсож хахад Унгарт одоо ажиллаж амьдарч исэн нэгэн монгол эмэгтэй сайн мэдээ сонсоод Христэд итгээд дараа нь Австри руу нүгээд Австрийн Линц хотод очиод тэнд үйлдвэрт ажиллаж байхдаа тэнд байгаа хүмүүстэй сайн мэдээ тарааснаар Австрийн Линц хотын чуулган байгуулагдаж исэн байдаг. Ямар ч пастор тэнд очиж тараагагүй. Ямар ч мэрэгжлийн номлогч нар тэнд очиж тэр чуулганыг байгуулаагүй, үүсгээгүй. Итгэгч нараар дамжуулан чуулган үүсэж исэн. Итгэгч нараар дамжуулан хаанчлалын сайн мэдээ хаяагаад хэлж исэн. Харин дараа нь араас нь пасторууд, элч нар очиод тэрийг бэхжүүлж исэн. Одоо бөхөлж өгч исэн. Тийм ээ, майхных нь гадсыг улам илүү чангалж өгч исэн байдаг. Дутууг нь улам илүү гүйцэж, тэднэрт заад зургаж, тэднийг дараагийн үйлчлэлийн шатуудад нь одоо элч нар болон бусад багш нар очиод одоо тэдэнд заад сургаж бэлтгэж исэн байдаг. Тэгэхээр хаанчлалын хаяа гэдэг бол үнэхээр итгэгч танаар дамжуулан тэлдэг юм аа. Хаанчлалын сайн мэдээ гэдэг бол танаар дамжуулан тунхаглагддаг юм аа. Яг л Филиппээр дамжуулсан шиг. Яг л
Стефанаар дамжуулж исэн шиг. Энэ цаг үед энэ Америкт Чарли Кёркээр дамжуулж исэн шиг. Өнөөдөр Чарли Кёрк үхсэн биш тийм ээ одоо нөгөө сохорсон биш завшиг өгчээр одоо үхсэн биш одоо сайн мэдээ улам газар авлаа. Улам дэлхийд дахинд өнөөдөр тунхаглагдж байна. Ямар гайхалтай юм бэ тийм ээ. Эзэнд амьдралаа зориулсан хүний үхлэн хүртэл эзний нэрийг алдаршуулж байгааг бид харж байна. Чарли Кёркийг 200 метрийн зайнаас байшингийн дээвэр дээрээс Юта мужийн Вали их сургуулийн кампус дотор оюутнуудад яриа сууж яхад нь бодож хүзүүн тус газар нь сум туссаж энэ гүрээний судсыг нь онсноор бол одоо цусыг хэмжээгээр алдаж нас орсон. Яг ингэж бодож нас орохдоо тухайн өдрийн 12 цаг 24 минут болж исэн байдаг. Гэтэл нэгэн итгэгч Иохан номын 12 дугаар бүлгийн 24 дугаар ишлэл дээр Улаанбуудаан үр газар унаад үхэхээс нааш урахгүй, үхэхээс нааш дараагийн үрс гарахгүй гэсэн тэр ишлэлийг Чарли Кёркийн үхэлтэй холбож ярьж илээ. 12 цаг 24 минутанд бодулж өгсөн. Тэгвэл Иохан номын 12 дугаар бүлгийн 24 дугаар ишлэлдэр Улаанбуудаан үр газар унаад үхэхээс нааш дараагийн үр жимс ургадгүй маа гэж. Тэгэхээр Чарли Кёрк үхснээрээ шинэ үеийн одоо Чарли Кёркүүдийг, шинэ үеийн одоо Библиэлд гардаг Стефануудыг өнөөдөр тэр төрүүлэх, тэр зориг зүрхийг залуучуудад өгч яана гэж би бол хувьдаа харж байна. Тийм учраас би өнөөдөр энэ одоо дуудлага гэсэн энэ сэдвээрээ дамжуулан би Христ итгэлийн залуу үеийнхнийгаа уриалж байна. Би 17 настайдаа сайн мэдээ сонсож анх цуглаанд ирж ялаа. 18 настайгаасаа би эзэнд үйлчилж эхэлсэн. 19 настайгаасаа би номлож эхэлсэн. Би тийнейж байхдаа тийм одоо хүмүүсийн ярьдгаар тийнейж би 20 хүрэхээс өмнө би номлож эхэлсэн. Эсийн бүлэг удирдах эхэлсэн. Хүүхдийн багшуулж эхэлсэн. Би анхныхаа хамрагдажсэн чуулганд би тугийн байраагүй. Гэхдээ би тугал зэргийг хариулах одоо бүх л төвчнийх нь үйлчлүүдэд нь би орж үйлчилж ялаа. Тэр үеэс хойш одоо 30 гаруй жил өнгөрчээ. Өнөөдөр миний тэр 10 хэд настай байсан тэр үе. 20 хэд настай байсан тэр үе. 30 хэд настай байсан тэр үе аль хэдийн ард хоцорчээ. Одоо тэр үеийн дүүнер маань одоо яг тэр насн дээр явж байгаа дүүнер маань та нарын гарч ирэх цаг болжээ. Та нар гарч ирээд дуудлагаа өвлж аваад залуу хүний тэр халуун зүрх сэтгэлээрээ тэр хүчтэй тэр зүтгэлээрээ та нар сайн мэдээний дараагийн буухайг үргэлжлүүлэн цааш нь авч явж энэ дэлхий дээр эзний нэрийг өөрийнхөө талбар дээр өөрийнхөө хийж байгаа ажлаараа өөрийнхөө чаддаг зүйлээрээ дамжуулан та гэрчлэн харуулах хэрэгтэй байна. Тийм учраас Стефаны энэ үйлчлэл, Чарли Кёркийн энэ үйлчлэл гэдэг бол хаанчлын сайн мэдээний төлөө хүмүүсийг загшлах энэ үйлчлэл гэдэг бол зөвхөн апостолуудаар, зөвхөн пасторуудаар хязгаарлагддаггүй маа гэдгийг өнөөдөр бидэнд харуулж байгаа юм. Тэгэхээр энэ Петрийг дуудсан эзэн Иесус Христийн энэ дуудлага бол өнөөдөр таны дуудлага юм а гэдгийг би хэлэх гэсэн. Та энэ хэсгийг уншихдаа Петр ч нь бол тусгай хүн байсан шүү дээ. Петр ч бол элч байсан шүү дээ гэж бодоод байж магадгүй. Тэр үг таны өнөөдөр энэ ишлэлээс авах тэр ивэлийг хаагаад байж магадгүй. Тэр бодол чинь Бурхны дуудлагыг тань дээр ирж байгаа тэр Бурхны дуудлагад саад болоод байж магадгүй. Таны дотор өгөгдсөн ариун сүнсний тэр пашн, тэр хүсэл эрмэлзэл, тэр галыг тань энэ нэг бодол чинь хаагаад байж магадгүй. Тэгвэл би өнөөдөр чөлөөлж ихийг хүсэж байна. Чамайг эзэн Иесус Христ хоньны бэлчээр дээр багч чинь дуудаж байна. Чамайг эзэн Иесус Христ голын ирэг дээр загсалж явах чинь дуудаж байна. Чамайг эзэн Иесус Христ хууль уншаа сууж явах чинь өөрийнхөө үнний хуулийн төлөө дуудаж байна. Таныг эзэн Иесус Христ хүмүүсийг эмчлээд явж явах чинь жинхэнэ сүнслэг итгэрлийн төлөө дуудаж байна. Таныг эзэн Иесус Христ бизнес хийгээд бүтээн байгуулалт хийгээд явж явах чинь хүмүүсийг босгороо гэж бас дуудаж байна. Хамтдаа эзэнд үйлчлэх яах дүүнэр минь. Одоо буухайг та нар цааш нь үргэлжлүүлээд авч явах тэр цаг үе ойрхон ирж байна. Тэр цаг үеийг аваад яваарай. Би 17 одоо анх сайн мэдээ сонсож цуглаанд ирээд 20, 21, 22 настайдаа пастор болоод чуулган байгуулад гар тавьж томилогдохоос өмнө аль хэдийн цуглаанаа байгуулад 4 жил би хончилсан байсан. Тэгээ 26 наснда би пастораар томилогдчихлаа. Тэгээ ингээд явж байхад тухайн үеийн илгээлтийн эзэд мишонерүүд бидэрт юу гэж хэлдэг байсан бэхээр та нар дэндүү залуу байна болоогүй гэж хэлдэг байсан. Тэгээ хизээ болох юм болоо гэж бодоо явдаг байсан. Одоо болчлоо гэж дараа нь хинж хэлээгүй. Зүгээр л бид нар зүрхэндээ байгаа тэр пашнараа дамжуулан зүрхэндээ байгаа тэр дуудлагынхаа дагуу халуун хүсэл эрмэлзлээрээ залбирлаараа чадах зүйлээ эзний төлөө хийгээд үйлчлээд явсан.
Хэн нэгэн одоо боллоо гэж хэлхийг хүлээвэл мүд болохгүй. Хэн нэгэн одоо боллоо гэж хэлхийг хүлээх юм бол мүд болохгүй шүү. Яагаад гэвэл бидний дээд үеийнхэн заримдаа бидрийг хитрхи дардаг. Болоогүй та нар, болоогүй, чадахгүй, болоогүй л гэдэг. Гэтэл өөрсдөө бидрээс залуудаад үйлчилж эхэлсэн байдаг шүү дээ. Өнөөдөр бол таны цаг үе болсон. Та өөрийгөө мэрэгжлийн номлогч гэж битгий голооч. Би Библийн сургууль төгсөөгүй гэж битгий голооч. Тийм ээ. Өнөөдөр сошиал контентуудыг тэр жүжигчилсэн тэр контентуудыг ямар залуучууд хийж байна? Соёс төгсөөгүй мэрэгжлийн жүжигчин биш залуучууд ямар хөөрхөн рил тэр контентуудыг бүтээж нийгмийг шүүмжиж нийгэмд дуу хоолой хүргэж байна. Тэд соёс төгсөөгүй, кино драмын ангийг төгсөөгүй мэрэгжлийн бос жүжигчид мэрэгжлийн жүжигчдийн хийхгүй байгаа юмыг хийгээд хөөрхөн юм хийгээд нийгэмд өнөөдөр инфлюенсерүүд болоод явж штэ. Та нар үүнийг харж байгаа үсттэй. Энэ байдлыг харсан мэрэгжлийн жүжигчид нь өөрсдөө яаж байна? Тэр залуучуудыг дагаад тим ирэл, тим контентууд өнөөдөр хийж ядаад хийх гээд араас нь явж байгааг та нар харж байгаа үсттэй. Дуулаачийн ангийг төгссөн хүмүүст гой дуулдаг ямар олон хүмүүс өнөөдөр байна. Тэгэхэд нөгөө дуулаачийн ангийг төгссөн хүмүүс нь болохоор мэрэгжлийн биш гэдээ доош нь хийдэг. Соёсын төгсөөгүй боловч ямар гой хөгжимддэг хүмүүс байна. Мэрэгжлийн биш гэдээ доош нь хийдэг. Тэгвэл өнөөдөр бас таныг ингээ сайн мэдээ тараагаад эзэнд үйлчлээд явах чинь чи Библийн сургууль төгсөөгүй гэд мэрэгжлийн бос гэд ингэж магадгүй. Энэ бол залим их юм аа. Энийг хэлж байгаа хүмүүс өөрсдөө юу хийж байгаагаа ч мэдэхгүй байгаамаа. Стефаныг дуудсан бурхан, Филиппийг дуудсан бурхан, энэ Америкт энэ Чарли Кёрк гэдэг энэ залуугаар дамжуулан энэ нийгэмд үнэхээр бурханы гайхалтай ажлыг хийсэн тэр ариун сүнс өнөөдөр чиний дотор байгаа. Петрийг дуудсан бурхан өнөөдөр чамайг дуудаж байна. Петрийн зүрхэнд хүрсэн тэр эзэн өнөөдөр таны зүрхэнд хүрж, миний зүрхэнд хүрж та биднийг өөрийнхөө алдрын төлөө хэрэглэхийг хүсэж байгаамаа. Эзэн таныг эвээх болтугай. Би яг одоо та бүгдийн төлөө залбирч өгөхийг хүсэж байна. Бурхан аваа тандаа баярлалаа. Энэ номлолтой хамт байгаа хүмүүсийн төлөө тандаа талархаж байна. Залуу үеийнхнийхаа төлөө тандаа талархаж байна. Энэ үгийг минь та залуу үеийнхэнд хүргэж өгөөч. Дөнгөж танд итгээд үйлчлэх халуун зүр сэтгэлдээ шатаж яваа тэр хүмүүсийг та энэ үгээр дамжуулан урамшуулан бас замчлаач. Хэрэглээч гэж танаасаа гуйж байна. Та тэднийг чөлөөлж өгөөч. Тэдэнд итгэл зоргийг өгөөч. Үнэхээр Петр өөрийгөө таны өмнө голж би бол нүгэлт хүн билээ. Таны дэргэд байх зохистой нэг юм биш гэж бодож яхад нь Иесус та бүү чи энэ үеэс хүмүүсийг загслах болно гэж хэлсэн тэр үгээ өнөөдөр та олон тэр өөрийгөө голж байгаа, өөрийгөө дутуу үнэлж байгаа, танаас өгөгдсөн хувь тавилангаа ойлгохгүй байгаа, таны дуулаг сонсч чадахгүй явж байгаа тэр залуучуудад та ухааруулж өгөөч гэж танаасаа гуйж байна. Тандаа баярлалаа. Эзэн Есүс Христийн нэрээр талархан өрөөнд залбирлаа. Аамен.